Сайн бацхан уу, Монголын хөгжил судлалын төв, бизнесийн амжилтын түлхүүр болон санхүү эдийн засгийн дэд сургуулиас бэлтгэн хүргэж байгаа Абахс бахуудын чадвар бэхжүүлэх сургалтын 10 дугаар хичээлийг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн өдөр хичээлээр та бүхэн төрийн бас байгууллагын санхүүгийн менежментийн талаар үзсэн байгаа. Харин энэ удаагийн хичээлээр төрийн бас байгууллагын санхүүгийн их усыг бүрдүүлэх арга замуудын талаар үзэх юм. Энэхүү хичээлийг эхлэхийн өмнө та бүхэн хэсэг хором завсарлан өөрсдөөсөө нэг асуудлыг асууж үзэх хэрэгтэй юм. Төрийн бас байгууллагын санхүүгийн талаарх асуудлыг хөндөөхөд бидэнд хамгийн түрүүнд маш олон бэрхшээл толгойд бууж ирдэг. Гэвч нэр эрдэмтэн Альберт Эйнштейн хэлэхдээ бэрхшээлүүдийн дунд ч боломж бий гэж хэлсэн байдаг. Тиймээс та бүхэн хэсэг хором өөртөө цаг зарцуулаад санхүүгийн их усүр бүрдүүлэхтэй холбоотой бэрхшээл болгоны дундаас бие боломжийг олж харах болно. Олж харсан боломжоо бие ашиглаж өөрийн төрийн бас байгууллагыг санхүүгийн хувьд баттай их усүртэй болгоход бүхий л хэвч чадлаар дайчлан ажиллах болно гэсэн зорилгыг өмнө тавихыг хичээгээрэй. Ингээд та бүхэн өөрийн бодол зорилгыг зэгцэлж авсан бол одоо хичээлдээ орцгоё. Энэ удаагийн хичээлээр та бүхэн санхүүгийн их усүр бүрдүүлэх түгээмэл арга замуудтай танилцах бөгөөд эдгээр арга замуудыг хэрэгжүүлэх алхмуудыг тодорхойлж санхүүгийн их усүр бүрдүүлэх зорилгоор төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэх мэдлэг ур чадварыг олж авах юм. Монгол Улсын төрийн бас байгууллагын тухай хуулинд зааснаар төрийн бас байгууллагууд санхүүгийн дараах их усүрүүдтэй байж болдог. Нэгдүгээрт нь гишүүний татвар, хоёрдугаарт гишүүд дэмжигчдийн хандив, гуравдугаарт иргэд аж ахуйн нэгж байгууллагын хандив, дөрөвдүгээрт дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, тавдугаарт төсөл хэрэгжүүлэх зорилгоор олон их усүрээс санхүүжилт авах зэргийг багтааж ойлгох болно. Монгол Улсын хуулинд зааснаар төрийн бас байгууллагууд нь санхүүгийн их усүр бүрдүүлэх нэлээд олон боломжтой хувилбаруудтай байдаг. Эдгээрийг бид тус бүрчлэн авч үзэх болно. Юуны өмнө гишүүний татварын талаар авч үзье. Төрийн бас байгууллагын гишүүдээс татвар хураан орлогын их усүр бүрдүүлэх тохиолдолд юуны өмнө төрийн бас байгууллага нь гишүүнчлийн журамтай байх хэрэгтэй. Тухайн гишүүнчлийн журам нь хүчин төгөлдөр байж тухайн төрийн бас байгууллага гишүүдээсээ татвар авах эрхт нь нэгддэг. Төрийн бас байгууллагын гишүүдээс татвар авах эрх нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд үүсдэг. Нэгдүгээрт гишүүнчлийн журмыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн байх, тухайн хэлэлцүүлэгт гишүүд тэгш эрхтэй оролцсон байх, гишүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн асуудал дэвшүүлсэн байх, гишүүдийн дэвшүүлсэн санал асуудалд үндэслэн гишүүнчлийн журмыг боловсруулан удирдах зөвлөөр хэлэлцүүлж баталсан байх. Удирдах зөвлөөр хэлэлцүүлж батлахдаа санал хураалтын дүнгээр олонхын саналаар журмыг баталсан тухай тогтоол хурлын тэмдэглэл зэргийг баримтаар баталгаажсан байх хэрэгтэй бөгөөд удирдах зөвлөөр баталсан гишүүнчлийн журмыг бүх гишүүдийн хурлаар танилцуулж гишүүдээр батлуулсан байх шаардлагатай. Хэрв гишүүд уг журмыг баталгаас татгалзсан тэдний дэвшүүлсэн саналыг тусгаагүй байна гэж үзсэн тохиолдолд саналын хэд зөрүү гарсан бол уг процессыг дахин боловсруулж уг процессыг дахин давтах шаардлагатай болдог. Гишүүнчлийн журамд гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг нарийн тодорхой заасан байх шаардлагатай. Бид өмнө нь 1-р хичээлийн бие даалтын ажил болгон гишүүнчлийн журмаа боловсруулсан байгаа. Харин одоо таны боловсруулсан журамд дараах асуудлуудыг нарийн тодорхой тусгасан үгүй эсхийг эргэцүүлэн бодож үзхийг хичээгээрэй. 1-р гишүүний эрх үүргийг нарийн тодорхойлох, үүнд гишүүний төрийн бас байгууллагаас авах үйлчилгээ, хүлээх үүрэг хариуцлага, гишүүний татварын хувь хэмжээ, үүнд гишүүний татвар нь гишүүнчлийн шатлалыг бий болгож, шатлал тус бүрээр хоорондоо ялгаатайгаар татварыг төлөх бөгөөд төлсөн татварынхаа хэмжээ гишүүнчлийн шатлалын ялгаагаар хамааран тухайн гишүүдийн төрийн бас байгууллагуудаас авах үйлчилгээ, эдлэх эрх үүрэг нь өөрөөр байх боломжтой юм. Ийм тохиолдолд тохиолдол бүрийг нэг бүрчлэн нарийн тодорхой заасан байх хэрэгтэй. 3-дугаарт гишүүнчлэлийг баталгаажуулах арга хэрэгслийг тодорхой заасан байх хэрэгтэй. Ямар шаардлагыг хангасан тохиолдолд гишүүний илсүүлэх, мөн ямар тохиолдолд гишүүнээс хасах зэргийг илсүүлсэн болон хассан тохиолдлыг хэрхэн баталгаажуулах зэргийг тодорхой тусгасан байх хэрэгтэй юм. Эдгээр асуудлуудыг нарийн тодорхой тусгасан гишүүнчлийн журмыг удирдах зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар батлан үүнийг хурлын тэмдэглэл тогтоол зэргээр баримтжуулсан тохиолдолд тухайн байгууллагын гишүүнчлийн журам хүчин төгөлдөр болдог. Төрийн бас байгууллага нь хүчин төгөлдөр гишүүнчлийн журамтай тохиолдолд жил бүр гишүүдээсээ тодорхой хугацааны дотор тогтсон хэмжээгээр гишүүдийн татварыг цуглуулан орлого бүрдүүлэх боломжтой бөгөөд энэхүү орлого нь тухайн төрийн бас байгууллагын үйл ажиллагааг явуулах анхдагч орлогын их усүр болох боломжтой юм. Энэ манай төрийн бас байгууллагууд бэлчээрийн менежментийг зохион байгуулах зорилгоор 21 ижил ашигтын хэсэг болгон малчдыг зохион байгуулалтанд оруулсан. Малчдын манай төрийн бас байгууллагууд тундын сан бүрдүүлж байгаа. Анх 30 мянгаар
ээлжиж нийлүүлж явж байгаа. Одоо 5 жил дотроо бид нар дундын сангийн өсөлт нь 2.5 дахин болж нэмэгдсэн эсвэл яаж байна. Бид нар дундын сангийн хувийн орлогыг гол дундын сангийн ер нь гол зорилго нь малчдыг бэлчээрийг хамгаалах, хашиж хамгаалах, ус цэх байгуулах тал дээр гол зээл олгогддог. Энэ манай дундын сангийн хувийн орлогоос тодорхой жишээ хэлэхэд манай харуул хэсэг гэд өвөл цагта усны ашиглалтаа тийм хэсэг байгаа. Энэ хэсэг дээр бид нар хуучин эвдэрсэн худгийг засаж шилбэх насос авч өгөхөд сая 260 мянган төгрөгийг зарцуулсан. Энэ жил бас тэр харуул хэсгийн чяш бүлгийн 10-аад малчин нийлж 2 гар хут гаргасан. Тэрийг бол өөрсдийнхээ хүч хөрөнгөөр гаргасан. Одоо тэд нар манай гишүүдийн бид нар тавьж байгаа хүсэл төр бол энэ тэр орны 2 энгийн насус олгож өгөх талаар хүсэлт тавьсан. Одоо бид нар энэ дэр нэг бараг сая төгрөгийн 2 насус авч өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид нар одоогоор өөрсдийнхээ хүч хөрөнгөөр төрөмс болон хүч хөрөнгөөр 3 хүнийг сайжруулж ажиллаж байгаа. Энд бол төрөмс болон тэргүүн мэргэжлийн нягтлан бодогч ясаашаа аж ахуйн ажилтан гэсэн 3 хүнийг ажиллуулж байгаа. За гишүүнчлэр ирсээд яасан бэхээр бид хүн одоо хэсгийн зохион байгуулалтанд орсон. 4 хэсгийн зохион байгуулалтаар болоод тэгээ малчтаа тус урдан нэр өгөөд тэгээд дундын сан үүсгэн бий болгосон. Малчд одоо доотлын хэмжээ нь 25,000-аас одоо дээдлийн хэмжээ 50,000-аас одоо өөрсдөөс мөнгө оруулсан. Дээрээс ногоолт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгаа. За ингээд бид нар дундын сан үүсгэж чад яасан гэхтэр зэрэг малчтаа буцаад одоо бага үеийн хүүтэй зээл олгож байгаа. За тэр зээлийг одоо малч нар аваад хэдий одоо 3 сарын хугацаанд ажигсаад өөрсөндөө зээл аваад амьдралах одоо хэрэглээд ингээд буцаад төлөөд ингээд эргүүлээд одоо тэр хүүгийнхаа орлогоор одоо сангаа ингэж харивжуулж байгаа. Манай төрөмс бол итгэх одоо малчтын тоо бол эрс нэмэгдсэн. Ер нь тэгээд одоо бид нар одоо энэ 4 хэсэг гэдэг чинь одоо төрөөчөөс нь одоо бас энэ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, бодит хөрөнгө оруулалт хийгээд одоо жишээ нь захын одоо нэг хэсэгт одоо өвс одоо жижиг орон трактор авч өгсөн байдгийн. Сумын нийт малчин өрхийн малчдыг одоо малчтын орлого нэмэгдүүлэхээр одоо хоршооны үйл ажиллагаанд бас үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Төрийн бас байгууллагын маань хувьд нагаалт төслөөс хамааралгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар одоо бас асууж байна. Энэ хамааралгүй гэдэг маань бид одоо төрийн бас байгууллага ногоолт ямар нэгэн санхүүжилттэй байж иж ажил урагшаа явдаг. Гэсэн хэдий боловч бид нар энэ ногоолт төслийн хүрээнд энэ төрийн бас байгууллага ашиг орлоготой цаашид үйл ажиллагаагаа тогтвортой авч явах ийм одоо ажлын байруудыг бий болгосон учраас энэ төслөөс хамааралгүйгээр бид нар үйл ажиллагаагаа одоо нэлээдгүй ашиг орлогын ажиллаараа мөн одоо дундын сангийн одоо хэлбэрээр ажиллаа дундын сангийнхаа өссөн одоо хүүгээр бэлчээр ашиглагчдынхаа хэсгийн бэлчээрийг одоо өнжөг сэргээх мөн одоо малын чанар сайжруулах малчтын орлого нэмэгдүүлэх эднэр дээр тодорхой хэмжээгээр зарцуулж ажилладаг. Жишээ нь одоо худаг ус засах, худаг ус нөхөн сэргээх, мөн одоо гүүр, далан, зам харгуй янзлах, гуу жалга одоо сайжруулах гуу жалга манайх одоо зөөлөн хөрстэй байдаг. Янз бүрийн одоо тийм усрахаг бороонд хөрс маань одоо урсаж нэлээдгүй гуу жалганууд ихссэн байдаг. Эднэртэй анхаарал тавьж эдгээртэй одоо зарцуулалтаа хийдэг. Мөн одоо үйл ажиллагаараа олсон орлогоороо одоо нэг хүнийг тогтмол цалинтай за нягтлангаа гэрээт нягтлангаар мөн одоо манаач үйлчлэгч буюу бусад ажилтнуудаа хэсгийн дарга нар энэ төр удирдах зөвлөлтөйг ингээ хамтран ажилладаг. За аймгийн болон сумын бэлчээр ашигчдын холбоод нь төрийн бас байгууллагын статустай байгаа. Тэгээ манай төрийн бас байгууллагч ер нь дотроо олон гишүүдэд үйлчлдэг, нийгэмд үйлчлдэг гэдэг 2 ангилалтай. За манай абахууд бол
гишүүдэд үйлчлдэг байгууллага байгаа. Тэгэхээр ихэнх орлого санхүүжилтийн хувийг бол олон улсын байгууллага болон орон нутгаас болон өөрсдөө оролцоогоо бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ санхүүгийн хувьд ил тод байна гэдэг маань маш олон давуу талыг бүрдүүлнэ. Тухайлбал энэ олон гишүүдэд зарцуулалт орлого зардлаа орлого зардлаа ил тод нээлттэй байлгана гэдэг чинь бол нэгсэнд аль болох олсон орлогоо шударга зарцуулж байгааг нэг чухал үзүүлэлт юм а. Дээрэс нь бусад санхүүжилт татах орлого олох тал дээр ч гэсэн энэ бол маш чухал үзүүлэлттэй. Тэгэхээр ер нь бол энэ малчтын байгууллага маань бол ер нь гадны санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас тэр санхүүжилт олох дээр илүү их давуу тал түлхүү үзүүлэх юм а. За дээрэс нь гадны байгууллагууд бол санхүүжилт өгөхдөө илүү санхүүгийн сахилга баттай байгаа хэсэг бүртгэлээ үнэн зөв тайлагнаж байгаа хэсэг дээр илүү их анхаарал тавьж тэр талаар нь чадахжуулахад илүү дэмждэг. Тэр тийм ч учраас тийм байгууллагуудыг илүү дэмжиж ажилладаг. Гишүүнчлэл бий болгон татвар авах тохиолдолд төрийн бас байгууллага нь юуны өмнө ил тод байдлыг маш сайн хангасан байх шаардлагатай. Нэгдүгээр үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж үйл ажиллагааны тайланг нийт гишүүд иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь санхүүгийн ил тод байдлыг хангах, санхүүгийн тайланг нийт гишүүд болон иргэдэд нээлттэй болгох. Мөн түүнчлэн гишүүдэд үйл ажиллагааны болон санхүүгийн талаарх мэдээллийг хүссэн үедээ төвөггүй чөлөөтэй алж авах боломжийг бүрдүүлсэн тогтолцоо арга механизмыг бий болгох шаардлагатай юм. Төрийн бас байгууллага хэдий хэрээр санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдлыг ханган гишүүдэд мэдээллийг нээлттэй болгон тэр хэмжээгээр гишүүдийн итгэлийг олж авах бөгөөд гишүүдийг үйл ажиллагаанд татан оролцуулах, гишүүдийн дэмжлэгийг илүү өргөн хүрээнд авч үйл ажиллагаагаа өр нөлөөтэй болгох боломжтой болдог. Төрийн бас байгууллагын орлогын их үүсвэр бүрдүүлэх хоёр дахь их үүсвэр нь гишүүд дэмжигчдийн хандив байдаг. Гишүүд дэмжигчдийн хандивыг төрийн бас байгууллага тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс тусгайлан зохион байгуулах боломжтой байдаг. Хандив цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн бас байгууллагын ажилтнууд юуны төрөнд бүтээлчээр хандах шаардлагатай. Төрийн бас байгууллага тодорхой нэг төлөвлөсөн зорилттой үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд хандив цуглуулахдаа зайлшгүй анхаарах хэд хэдэн зүйлс бий. Үүнд нэгдүгээр тухайн хэрэгжүүлэх ажлын зорилго, үр дүн, хэрэгжүүлэх арга замуудыг гишүүд дэмжигчдэд танилцуулсан байх, тухайн хэрэгжүүлэх ажилд тэдний оролцоо ямар байхыг тодорхойлон танилцуулах, мөн тухайн ажилд гишүүд дэмжигчд материалыг болон материалыг бус байдлаар хандив өргөх, ингэж оролцох тохиолдолд тэдэнд талархлаа илэрхийлэх арга замуудыг тодорхойлсон байх шаардлагатай юм. Мөн эргээд тухайн ажил ямар үр дүнтэй болсон, тухайн ажлыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар тайлангаа тухайн гишүүд дэмжигчдтэй тайлагнаж байх нь эргээд тэр гишүүд дэмжигчдийг тодорхой үйл ажиллагаанд татан оролцуулах, дараагийн хандив цуглуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлнэ. Төрийн бас байгууллагын санхүүгийн их усвар бордуулах 3 дахь арга нь иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив цуглуулах. Өргөн хүрээг хамруулан иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив цуглуулах янз бүрийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Ингэж хандив цуглуулахдаа гишүүд дэмжигчдээс хандив цуглуулахад анхаарах зүйлсийг нэг бүрчлэн сайтар анхаарах хэрэгтэй бөгөөд үүн дээр нэмэгдээд тухайн үйл ажиллагааг зохион байгуулахдаа юуны төрөнд зорилттой бүлгүүдэд тодорхойлох, тухайн зорилттой бүлэгт чиглэсэн тэдний сонирхлыг татгууцаар танилцуулах, илтгэлүүдийг бэлтгэх, үүндээ аль болох бүтээлчээр хандах, мөн зорилттой бүлгүүдийг наривчлан судлах зэргийг хийсэн байх шаардлагатай. Түүнчлэн үйл ажиллагааг аль болох сонирхолтой, өөрөөр хэлбэл хандивын үйл ажиллагааг аль болох сонирхолтой, хандив өгөх сэдлийг өдөөх хүч байдлаар зохион байгуулах хэрэгтэй бөгөөд хэрэг ямар нэгэн тухайлсан байдлаар хандивын үдэшлэг зохион байгуулж байгаа бол тухайн үдэшлэгт олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж хандив өгөх сэдлийг өдөөх шаардлагатай юм. Жишээлбэл ямар нэгэн байдлаар дуудлага худалдаа зохион байгуулах, дуудлага худалдааны орлогыг хандивын санд төвлөрүүлэх гэх зэргээр эсвэл бооцоо тэмцээн зохиож бооцооны тодорхой хувийг нь хандивын санд төвлөрүүлэх зэргээр зохион байгуулах боломжтой. Үүнд хамгийн гол нь төрийн бас байгууллагын удирдах зөвлөл болон гүйцэтгэх албаны ажилтнуудын хэр зэрэг итгэх санаачлагтай бүтээлч хандах хандлагаас хамаарах юм. Мөн түнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг эдгээр үйл ажиллагаануудад аль болох татан оролцуулах шаардлагатай. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг татан оролцуулснаар тухайн хэрэгжүүлэх гэж байгаа үйл ажлын талаар олон нийтэд мэдээлэх, олон нийтэд хандив өгөх боломжийг бүрдүүлэх, мөн санхүүжилт олох ажлын явц ямар байгаа,
Түүнчлэн санхүүжилтийн хандивын үйл ажиллагаа дууссаны дараагаар тухайн үйл ажлын хэрэгжилт ямар шүүх хэмжээнд явагдаж байгаа, үр дүн нь юу болж байгаа талаар олон нийтэд идэвхтэй харилцаатай байж мэдээлж байх нь чухал байдаг. Иргэд аж ахуй нэгж байгууллагуудаас хандив цуглуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ юуны түрүүнд гадаад орчны судалгааг урьдчилан хийж боломжит цаг үеийг нарийн төлөвлөн сонгох нь илүү үр дүнтэй байдаг. Мөн түүнчлэн тухайн хандивын үйл ажиллагааг ямар арга хэлбэрээр явуулах вэ гэдэг арга хэлбэрүүдийг тодорхойлох хэрэгтэй. Сошиал медиа шүлжээ ашиглах гэж байгаа бол хэдийн хугацаагаар үнийг ашиглах, ямар хэлбэрээр хандах, хэрхэн үнийг өргөтгөх зэргийг тодорхойлон төлөвлөсөн байх шаардлагатай юм. Харин тодорхой хэсэг зорилттой бүлгүүдийг цуглуулсан хандивын үдшилтэг арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа бол тухайн хандивын үйл ажиллагаа нэг бүрийн орлогыг хэрхэн төлөвлөрүүлэх, тухайн үйл ажиллагааг хэрхэн сонирхолтой, харамсахааргүй байлгах зэргийг тодорхойлон төлөвлөсөн байх шаардлагатай. Зорилттой бүлгүүдийн хандлага, сонирхлыг тандах судалгаа хийх нь зорилттой бүлгүүдэд зөв тодорхойлж, тэдний хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагааг төлөвлөн татан оролцуулахад чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс төрийн бас байгууллагын удирдах зөвлөл, гүйцэтгэх баг аль болох бүтээлчээр хандаж, шинийг санаачлагч байх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл тодорхой хэсэг газар нутагт үйл ажиллагаа явуулахын тулд тухайн газар нутгаас төрж гарсан магадгүй нутгийн зөвлөл, алдартай эрдэмтэд, амжилттай яваа бизнесмэнүүдийг онцлон зорилттой бүлгүүдээр авч болох бөгөөд тухайн хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн тэдний хандив өгөх сэдлийг өдөөхүйцээр тодорхой уриатай, төлөвлөгөөтэй үйл ажиллагаануудыг төлөвлөн хийх боломжтой юм. Унсан газар угаасан ус гэдэг бол Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд уяатай байдаг. Тийм учраас танаас сумаас төрж гарсан эрдэмтэд, бизнес эрхлэгчид болон олон нийтэд танигдсан алдартай хүмүүсийг хамруулан тодорхой хэмжээгээр хандивын үйл ажиллагааг нутгийн зөвлөлтөй хамтран хийх нь магадгүй байгаль орчин бэлчээрээ хадгалах, байгалаа унган төрхөөр нь авч үлдэх, бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлэх, хандивыг цуглуулах арга хэмжээг зохион байгуулахад төхөмтэй байж болох талтай юм. Ямар нэгэн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах нь цаг хугацаа, хүчин чадал, мэдлэг, ур чадвараа маш өндрөөр дайчлан ажиллахыг тухайн төрийн бас байгууллагын удирдах зөвлөл болон гүйцэтгэх албаны багаас шаарддаг нөрөх хөдөлмөр байдаг юм. Цөөн тоног бүлэг хүмүүсийг хамруулсан эсвэл нийгэмд хандсан олон нийтийг хамруулсан өргөн хүрээний хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан байлаа ч гэсэн ялгаа байхгүй хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан л бол талархлаа илэрхийлдэг байх шаардлагатай. Талархлаа илэрхийлнэ гэдэг бол нэг талын соёл, нөгөө талаар тухайн хүний оруулсан хувь нэмрийг танай байгууллага хэрхэн үнэлж үзэж байгаагийн илэрхийлэл болдог. Та хандив өгсөн иргэд аж ахуй нэгж байгууллагуудыг хэдий хэрээр өндрөөр үнэлж үзэн тэр хэмжээгээр тухайн хүмүүс дараагийн үйл ажиллагаанд оролцох сэтгэл нь үлдэж байдаг юм. Төрийн бас байгууллагын санхүүгийн их усүрийг бүрдүүлэх 4 дахь боломжит хувилбар бол үйл ажиллагааны орлого байдаг. Төрийн бас байгууллага нь өөрийн дүрмийн зорилгоо хэрэгжүүлэх үүднээс тодорхой үйл ажиллагаа явуулан түүнээсээ орлого олох боломжтой. Энэ бол Монгол Улсын төрийн бас байгууллагын тухай хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм. Энэхүү боломжийг амжилттай хэрэгжүүлж буй нэгэн төрийн бас байгууллагын жишээг одоо авч үзье. Энэхүү төрийн бас байгууллага нь хүүхдийг боловсролт тэгш хамруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадны хувийн хвшлийн компанитай хамтран тухайн компани үйлдвэрлэдэг хүүхдийн хувцсыг үн төлбөргүй импортлон оруулж ирж өөрийн төрийн бас байгууллагын нэр бүхий дэлгүүрт үйлдвэрийн үнээр нь худалдах үйл ажиллагааг явуулдаг. Ингэхдээ дэлгүүрийнхээ барийг мөн л хандиваар үн төлбөргүй ашигладаг. Энэхүү дэлгүүрийн бордуулалт хийсэн орлогыг тухайн дэлгүүрт ажиллаж буй худалдагчийг цалинжуулах, мөн нэг ядуу айл өрхийн хүүхдүүдэд шаардлагатай сурах бичиг, хичээлийн хэрэглэл, өвлийн хувцас худалдан авч өгөх болон эмнэлгийн үзлэг шаардлагатай эмчилгээнд хамруулах зэрэгт зарцуулдаг байна. Одоо харин хэсэг хором завсарлаад та өөрөөсөө танай төрийн бус байгууллага орлого олох ямар нэгэн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг үгүй эсэх. Хэрэг хэрэгжүүлдэг бол түүнээс олсон орлогыг юунд зарцуулдаг. Энэхүү зарцуулалт нь оновчтой зарцуулж болж чадаж байгаа үгүй эсхийг тунгаан бодож үзнэ үү. Төрийн бус байгууллага гэхээр ашигын бус байгууллага гэж хүмүүс ойлгодог бөгөөд үйл ажиллагаанаас орлого олж болохгүй хэмээн өрөөсгөл ойлгох хандлага нэлээдгүй байдаг. Харин хуулийн заасны дагуу бол ашиг олох зорилгоор бус, харин үйл ажиллагаагаа явуулах зорилгоор дүрмийн зорилгоо хэрэгжүүлэх үүднээс төрийн бус байгууллагад тодорхой үйл ажиллагаа явуулж түүнээсээ орлого олох боломжтой бөгөөд энэ тохиолдолд олсон орлогоо тухайн үйл ажиллагааг өөрийн үйл ажиллагаандаа эргүүлэн зарцуулах үүрэгтэй байдаг.
Тиймээс төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулан түүнээсээ орлого олж үүнийгээ санхүүгийн энх үсвэр болгон төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулах боломжтой гэдгийг дахин нэг бодож үзээрэй. 5 дахь буюу төрийн бус байгууллагын санхүүгийн энх үсвэр бүрдүүлэх боломж нь төсөл хөтөлбөрийн санхүүжилт байдаг. Төрийн бус байгууллага нь өөрийн эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой зорилго тавин, зорилт тавин төсөл хөтөлбөр боловсруулан санхүүжилтийн энх үсвэрүүдийг олон газраас хайх боломжтой байдаг. Үүний тулд юуны өмнө олон улсын болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд, төрийн заримчиг үүргийг гүйцэтгүүлэхээр нээлттэй зарласан төрийн байгууллагуудын тендерүүд, хувийн хвшлийн аж ахуйн нэгжийн нийгмийн харилцаа нэмэгдүүлэх хүрээнд хийж буй нийгэм чиглэсэн тодорхой ажлуудыг бусдаар гүйцэтгүүлэхээр нээлттэй зарласан ажлын тендерүүд зэргийг анхааран үзэх хэрэгтэй юм. Эдгээрт өөрсдийн төсөл хөтөлбөрийг боловсруулан тендерийн санал боловсруулан оролцохдоо юуны өмнө эдгээрийн зорилго нь танай төрийн бус байгууллагын эрхэм зорилгод нийцэж түүнд хүрэхэд дөхөн болохоор байгаа эсхийг судлан үзэх хэрэгтэй бөгөөд танай үйл ажиллагаатай нийцэж уялдаж танай эрхэм зорилгод нийцэж байгаа тендерүүдэд өөрсдийн саналыг боловсруулан оролцох нь тодорхой хэмжээгээр санхүүгийн энх үсвэр бүрдүүлэх боломжийг та бүхэнд олгох юм. Мөн түүнчлэн тэтгэлэгт хөтөлбөр нээлттэй тендерүүдийн зарыг хүлээхгүйгээр төрийн бус байгууллагын гүйцэтгэх хал будирдах зөвлөл өөрсдөө санаачлагтай байж өөрсдийн эрхэм зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс төсөл хөтөлбөр боловсруулан тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эсвэл тухайн салбар эсвэл тухайн асуудлыг анхааран үздэг байгууллагуудад хандан санхүүжилт авах хүсэлт гаргах боломжтой юм. Энэ мэдээж нэлээдгүй цаг хугацаа шаардсан тухайн санхүүжүүлэлт хүсэж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, жилийн санхүүгийн төлөвлөгөө зэрэгээс хамааралтай байх боловч эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд та зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлс гэж бий. Үүнд таны боловсруулсан төсөл хөтөлбөр зорилтын тодорхой зорилттой хүрч буй эсхийг хэмжих хяналт үнэлгээний төлөвлөгөөтэй, шаардлагатай төсвийг бодиттой, дэлгэрэнгүй тодорхой илэрхийлсэн, төслийн үр дүн цаашид бие даан тогтвортой үргэлжлэх байдлыг тодорхой үндслэлээр гаргасан байх шаардлагатай юм. Альва донор байгууллагад санхүүжилж байгууллагуудын хувьд ямар нэгэн төрийн бус байгууллагыг удаан хугацаагаар санхүүжүүлэн тэтгэх сонирхол байдаггүй. Тийм учраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр бүр нь цаашид бие даан тогтвортой үргэлжлэх чадвартай үгүй эсхийг юуны түрүүнд анхааран үздэг. Тийм учраас таны боловсруулсан төсөл хөтөлбөр тодорхой хугацаанд хэдэн жилээр санхүүжилт авч хөл дээрээ баттай зогссны дараа цаашид тогтвортой үргэлжлэх боломжтой үгүй эсхийг маш сайн тооцоолон үзэх шаардлагатай бөгөөд цаашид бие даан тогтвортой үргэлжлэх байдлыг хангахын төлөө ажилласан байх шаардлагатай юм. Хэрэв тухайн төсөл хөтөлбөр нь цаашид бие даан үргэлжлэх боломжгүй тохиолдолд ихэнх санхүүжүүлэгч донор байгууллагууд тухайн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээс татгалздаг гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй юм. Тиймээс таны боловсруулж байгаа төсөл хөтөлбөр нээлттэй тендерийн зард оролцож байлаа ч гэсэн эсвэл өөрсдөө санхүүжүүлэгч хаан байгууллагуудад хандаж байгаа үгүй эсхээс үл хамааран төслийн үр дүн нь тодорхой, цаашид хэрхэн бие даан тогтвортой үргэлжлэх вэ гэдг нь ч бас тодорхой байх шаардлагатай. Төрийн бус байгууллага нь хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлэн ажиллах боломжтой бөгөөд ингэсэн тохиолдолд санхүүжүүлэгч байгууллага тус бүрийн шаардлагад нийцсэн үнэн бодиттой тайланг тогтмол гарган хургуулж байх хэрэгтэй болдог. Мөн төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэлээр хангах шаардлагатай болно. Түүнчлэн санхүүжүүлэгч байгууллага тус бүрийн шаардлагад нийцсэн тусын шаардсан мэдээлэлээр хангаж болох үс хяналт үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлдэг байх шаардлагатай юм. Хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг зэрэг хэрэгжүүлснээр давуу талууд гэж бий. Үүнд офисын түрээсийн зардал, офис ашиглалтын зардал, бичиг хэргийн зардал гэх мэт удирдлагын үндсэн зардлуудыг хэд хэдэн их усрүүдээс хуваан бүрдүүлэх боломжтой болдог. Мөн анх санхүүжилтийн хүсэлт гаргахдаа эдгээрийг төсөвтөө тусгасан байх шаардлагатай. Гэхдээ удирдлагын үндсэн зардлуудыг төсөвтөө тусгахдаа удирдлагын зардал нь үйл ажиллагааны зардлаас өндөр буюу хит их хувийг эзлэхгүй байхаар тусгах хэрэгтэй болдгийг анхаарах хэрэгтэй юм. Яагад гэвэл санхүүжүүлэгч байгууллагууд үйл ажиллагааны удирдлагын үндсэн зардлуудад санхүүжилт олгохоосоо илүү үйл ажиллагаанд чиглэсэн зардлуудад санхүүжилт олгох сонирхолтой байдаг. Тийм учраас удирдлагын үндсэн зардлуудыг хэд өндөр тавьж өгөх нь тухайн санхүүжүүлэгч буюу донор байгууллагуудад санхүүжүүлэхээс татгалзах анхдагч нөхцөлийг бий болгодог гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Ингээд энэ удаагийн хичээлийг бэрхшээл бүрийн дунд боломж бий гэдэг үгийг сануулan дуусгая. Ингээд та бүхэнд хэдийгээр бэрхшээлтэй мэт санагдах боловч энэ дундаас та өөрийн боломжийг олж харсан болов уу гэж найдаж байна.
Ингээд энэ удаагийн хичээлийн бие даалтын ажлыг та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээр хичээлээр боловсруулсан байгууллагынхаа гишүүнчлийн журмыг та шинжилэн боловсруулж баталгаажуулна. Ингэхдээ бүх гишүүдээс санал авч тэдний саналд үндэслэн шинжилэн боловсруулах ба үүнийгээ удирдах зүйлийн хурлаар хэлэлцэн баталсан байх шаардлагатай. Мөн удирдах зүйлийн хурлаар баталсан журмыг нийт гишүүдэд танилцуулж бүх гишүүдийн хурлаар баталгаажуулсан байх шаардлагатай юм. Үүний тулд бүх гишүүдийн хурлын тогтоол болон хурлын тэмдэглэлийг баримт болгон хавсархан ирүүлэх хэрэгтэй. Хоёрдугаард энэхүү гишүүнчлийн журамд тулгуурлан та гишүүдийн татвараар хэдий хэмжээний орлого бүрдүүлж болох түүнийгээ хэрхэн юунд зарцуулах тооцооллыг хийнэ. Гуравдугаард гишүүд дэмжигчдээс хандивт цуглуулах ойрын хугацаанд хэрэгжүүлж болох нэг ажлыг санаачлан төлөвлөгөө гаргана. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарах зардал мөн цугларах тооцоолсон хандивын хэмжээг урьдчилан гаргана. Дөрөвдүгээр иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивт цуглуулах 2016 онд багтан хийх ажлын төлөвлөгөөг наривчлан гаргана. Өмнөх сэдвүүдийн адилаар сэдв тус бүрд бие даалтын ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэсэн нэг хүн ялагчаар тодрох бөгөөд ялагч 100 мянган төгрөгийн шагналтай юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Та ч гэсэн энэ удаагийн сэдвийн ялагч болж 100 мянган төгрөгийн шагналын эзэн болох боломжтой. Ингээд бие даалтын ажлыг хийшээж сайтар гүйцэтгээрэй хэмээн хүсэж байна. Дараагийн хичээлээр уулзтлаа түр баяртай.